уламжлалт тоглоом наадгай. Жил буюу хорол тоглоом. Монгол угсаатны оюуны соёлын нэгэн чухал хэсэг бол Монгол түмний уламжлалт тоглоом наадгай хийгээд тэдгээрийн бэлэгдэлт шинжүүд байгаа юм аа. Бидний үзэж байгаагаар эртээр үеэс эдгээр тоглоомнууд нь уламжлалын шинжтэй байсан бөгөөд одоо ч гэсэн эдгээр шинжүүдэд бүрэн алдаагүй дахин сэргээх боломж бол бас байгаа. За мөн одоо эдгээр тоглоом наадгайн амин сүнс нь бол тоглож наадаж цэнгэхтэй гол нь биш мөн одоо бас засал домын шинжтэй байсан гэдгээрээ онцлог юм аа. Дөрвөн бэрх өөчүүр хорол тоглоомуудыг цагаан сарын шөнийн нэгний өдөр тоглодог заншилтай байна. Шөнийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж наригдсангүй гэрийн жавар өргөдөг гэж үзэх бөгөөд шөнийн нэгэн тоглоом тодсон хүн тэр жилийг эрүүл сарвал аз хиймэртэй сайн давах онд минь орох юм байна хэмээн бэлгшээх тоглоомд тэнцэх буюу хайнцвал хавнтай буюу барцад саадтай байна гэж үзэх улмаар хавнгаа хаглах буюу барцад саадыг харилцах дом засал болгож заавал дахин тоглох зэрэг өвөрмөц заншлууд бий. Шөнийн нэгний өдөр хорол тавил сар шин дээр тоглодог тоглоомуудын нэгэн адил нэг талаас жилийн нуруу үдсэн мэрэг төлгийн шинжтэй нөгөө талаас бас заслын шинжтэй болдог. Хорол хэмээх Монгол ардын уламжлалтын тоглоом бол Монголын олон ясны дунд хорол, чандман, зэндмэн, амар баясгалан, үлзий гэсэн нэрнүүдээр одоо дэлгэрсэн байдаг. За энэ тоглоомны үүсэл нь бол монголчуудын уламжлалт жил тоглоомноос үүсэлтэй. Жил тоглоом бол 12 жилийн амтныг 4-4-өөр ягаад 48 ширхгээр бүтээгээд тэгээд дээр нь онгон тамга буюу одоо нар тэгээд гал нивс гэдэг одоо шувуу арслан зэрэг одоо юм амттайг оруулж бүтээсэн юм тоглоом байсан байна. Тэгээд 19 юуны манжин хоёрхлын үед монголчуудын дунд даалуу ихээр дэлгэрээд тэр үеийн даалуу одоо юм цагаан өнгөтэй даалуу ясан даалуу. Тэгээд даалуу ихээр дэлгэрээд мөрөөтэй тоглоом дэлгэрээд одоо үхрээ зилээр нь хонио хотоор нь мөрөнд тавьж алдах тийм эрсдэл тулгарсан. Тэр үед бол хүрээний олон гавж нар за зарим хуучрэнд бол хүрээний онон бие гавж гэж бас нэр зохиж хэлсэн байдаг. Ийм тэр үеийн одоо Монголын сэхэтнүүд бол энэ хуучин жил тоглоомоос сэргээгээд тэгээд бурхны шашны хээдүрс хорол чандман үлзий хээдүрсүүдийг одоо нэмээд энэ хорол тоглоомыг дахин шинчилж сэргээн дэлгэрүүлсэн байх юм. 60 ширхэг мотор тоглодог энэхүү тоглоом нь хулган өхрөө бар туулаа гэгчлэн 12 жилийн амьтдын бэлэгдэл төдийгүй хамгийн товчоор хэлэхэд жаргаланд жарны бэлэгдэл байдаг. Хорол тоглоомын моднууд нь дотроо гарын мод ба газрын мод гэсэн хоёр зэндатай бөгөөд модны нэрлэлтийг авч үзвэл гарын модны нэрлэлтээр өөрчлөлт хувилбар их ажиглагдах боловч газрын модны нэрлэлтээр өөрчлөлт гараагүй байдаг. Гарын модонд хорол чандман онг нэвс гард арслан хас норов үлзий гэх мэтчлэн олон нэрлэлтүүд тохиолдох бөгөөд эдгээрээс онг хас нэвс гурав нь эртний жил тоглоомын үеэс уламжлалтай байж магадгүй юм. За манай энэ уламжлалт хорол гэдэг тоглоом бол гарын мод, газрын мод гэсэн ийм юунаас бүтдэг. Тэгээд гарын модонд бол хорол, чандман, гард, нивс гэсэн ийм дөрвөн төрөл байдаг. За газрын мод гэж байгаа нь бол 12 жил. Хулган өхөр бар туулай луу могой морь хон мич таха нохой гахаа гэсэн ийм 12 жил дистараагаараа идэж ингэж хожиж тоглодог тоглоом байгаамаа. Хорол тоглоомыг тоглох цаг хугацаа хийгээд дэг жаяг маш нарийн байдаг. За хорол тоглоомыг бол одоо тэнгэрийн дуутай тоглохыг нэн цээрэлдэг байгаа. Учир нь гэх юм бол хорол тоглоомыг одоо тэнгэрийн дуу татарсны дараа гол ус хөлсний дараа тоглож эхлээд хавар цагаан сараар хамгийн сүүлд дэлгэж тоглоод хураадаг эрх намар одоо хураадаг ийм уламжлал байдаг. Учир нь гэх юм бол луу могой гэд лусын хамтаар тоглодог учраас лус ичсний дараа одоо тоглодог ийм уламжлал байдаг юм аа.
Тоглох журмын тухайд гарын мод нь бүх газрын модоо ахлах ба гарын модны зэндаандаа хорл ахалж, чандам нь удаалж, дараа нь хас нэвс хоёрын ханш тэнцэх байдлаар үнэлэгддэг бол газрын модны 12 жилийн амьтдын хувьд хулгай нь ахалж, өхөр удаалах гэх мэтээр үргэлжлэн гахаа сүүллэх дараалтай буюу яг жилийн дарааллаар нь ахлуулж, жил дарах журмаар тоглодог. Жил дарна гэдэг нь тухайн жилийн амьтан өөрийн удаах жилийн амьтнаа л ахлах буюу бусад модыг эдэх ёсгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл газрын модын дундаа хулгай нь хэдийгээр хамгийн ахлах мод боловч үхрээс бусдыг эдэх эрхгүй буюу үхэр бараас бусад модыг дарах эрхгүй юм. Иймэрхүү байдлаар хулгай нь үхрийг ахлах, үхэр барыг ахлах, бар туулайг ахлах, туулай лууг ахлах, луу могойг ахлах, могой морийг ахлах, морь хоныг ахлах, хонь бичиг ахлах, бич дахиаг ахлах, дахиа нохойг ахлах, нохой гахааг ахлах, харин гахаа юугч үл ахлах юм. Тоглоомын энэхүү ахлах ёсыг тоглоомын үед бол хулгай нь үхрийг дарах, бар үхэр эдэх гэх мэтээр эдэх дарах гэж ярих нь бий. Тоглоомын журам дахь жил дарах ёсноос үүдэн дархан жил баригдмал жил гэсэн хэллэгүүд ч гарсан байдаг. Дархан жил гэдэг нь нэг хүнд хос хосороо эвлж ирсэн газрын модны дотроос ахлах мод нь угаас цөөн ширхэгтэй тул төдийлөн эвлээд байдгүй үхэр туулаа хоёр дээр ихэвчлэн яригддаг бөгөөд заримдаа олноороо эвлж ирсэн морин дээр ч ярих нь байдаг. Ер нь тус тоглоомын зан үйлд морийг ихэд хүндэлж бэлгшээдэг. Нэг хүнд дөрвөн морь зэрэг ирвэл өөрийн талын хүнээс морины эзэн болох бичиг хорл эрднээр худалдаж аваад тэрхүү 5 ширхэг мотороо зэрэг гарч болдог тусгай дэг ёс бий. Ялангуяа морин жилийн цагаан сараар морины хөл боодгүй ёстой тул 3 морь ирсэн байхад 4 дахь морийг болон тэдгэрийг унах эдлэх эзэн болсон бичиг аль алиныг худалдаж аваад гараа харгалзалгүй гарч шууд хожлыг авч болдог. Баригдмал жил гэдэг бол тоглогч этгээдийн гарч буй модны ахлах мод нь тоглоомын нар зүг эргэх тойрогт тоглогч этгээдийн зүүн гартлын суурьнд сууж буй хүнд эвлэж ирсэн байхыг хэлдэг. За манай энэ хорл гэдэг тоглоомыг 2-оос 6 хүртэл тоотой хүн тоглож болдог. За 2 3 сандгаа тоотой тоглох юм бол тарихаа бариад тоглодог. За тэгш тоотой ингээд 4 6 тоглох юм бол баг болж 3-3-аараа юм уу 2-2-оор нэгдэж ингэж баг болж тэгээд уруухаанаа уралдуулж за мод их ирсэн нөхцөл зүйл одоо модны баян олноор хождог юм тоглоом байгаамаа. Үүнийг овоо сөхөх гэдэг. Анх тоглоом эхлэхдээ ахмад насны зүгээс найр дээрээсээ наадам доороосоо гэж хэлэхээр тоглоомд оролцогчдын дундаас хамгийн бага залуу нь эхэлж овоог сөхдөг. Овоо сөхсөн хүн авсан овооныхоо уул мод юм уу аль нэг модыг сөхөж харуулад өөрөө ямар жил устай байх нь хамаагүй өөрөөсөө эхлэн хулгана гэж тоолоод нар зүв эргэх дарааллаар бүх тоглогчдыг жилийн дарааллаар тоолж сөхсөн жил таарсан хүнд овоогоо шилжүүлдэг. Ийм тийм модоор эхэлж гарах ёстой гэсэн тогтсон журам байхгүй ч тухайн хүн аль болох эв хос бэлэгтэй сайхан модоор гарч тухайн тоглоомыг эхлүүлэх ба бэлэг мэдэхгүй хүүхэд ганц модоор гараа эхлэх гэвэл элгээрээ нийлсэн эв тангарахтай юм алгуу гихшлэн сургалах байдлаар сануулдаг. Тоглоом бүр өөр өөрийн магтаал гуншинтай байсан байдаг. Хорл тоглоомын гуншин нь бидний магтаал гэж нэрлэж заншсан 12 жил магтуу болох тухай мэдээлэл бидэнд байгаа юм. Энэхүү гуншин нь нутаг нутгийн олон хувилбартай бөгөөд төв халахад хамгийн түгээмэл дэлгэрсэн хувилбар бол эрдэнийн зүйлээр боолжоод байдаг эрүүд цагаан хулган нэгэн жилээ. Эвэр сүүлэн тэнцвхэн байдаг эзэндэн ээлтэй өхөр 2 жилээ. Тоглоомын суурьнд суусан бүх хүмүүс нар зүв эргэх дарааллаар тоглоомд оролцох ба гарсан модыг ахлуулан дарж ахлах мод байхгүй бол сул модноосоо доогуур нь өгөх байдлаар гэрвэрж тоглоцгоодог. Тоглоомын гарааг эхэлж буй хүн 2 хоноор гарааг эхэллээ гэж бодвол хотгор газрыг хорглоороо дүүргэдэг хотондон ээлтэй 28 жилээ хөөгд гарахад амдд суусан эсрэг талын хүнд хоныг ахлах жил болох морин хосоороо эвэлж ирж таарсан байвал холын газрыг товчлоод байдаг хомбон туураатай морь 7 жилээ хөөгчлэн хөгжил хөөртэй уян луулан магтаад 2 морио дээр нь тавьдаг ёстой. За энэ хорл гэдэг сайхан тоглоомыг би хар нялхаас тоглож өссөн тоглоом байгаамаа. Тэгээд энэ тоглоомыг 6 хүн ингэж гэр барь тоглоод эхнийхээ сөхсөн хүн сөглөө авбал азтай ямартай байна гэж үздэгий. Тэгээ хэрвээ сөглөө авч чадахгүй алдвал
ахиж сөхөж ингэж тоглодог тоглоом байгаамаа. Тэгээд энэ тоглоомыг чинь тоглоод хоёр гэр ингэж хоёр тал ингэж тоглоод хэрвээ хоёр тал нэгэд хоорондоо тэнцвэл хайнж гин гэж үзээд хайны хагална гэж ярьдгийг. Тэгээд хайнагаа хаглаад нөгөө тал нь авбал аз ямартай байна гэд хайны хагаллаа гэж үзээд ахиж нөгөө майхан үргэлжлүүлж ингэж тоглодог тоглоом байгаамаа. За энэ тоглоомыг тоглолцоод нөгөө тал нь гэр барихгүй л нөгөө талаа хожим боллоо гэж үздэг. Хэрвээ нэг гэр барьвал нөгөө талаа хуц хариуллаа гэж үзэж доогл шоглож тэгж дайчганд тоглодог тийм хөгжөөнтэй тоглоом юм аа. Ам цагаан хулган жил, аж ихтэй өхөр жил, агуур ихтэй барс жил, булчин ихтэй туулаа жил, авраг дуутай луу жил, уран хилтэй могоо жил, агуу хүчит морин жил, дурсгал сайхан хонин жил, хөөрүү ааштай бичин жил, цагийг мэддэг дахиа жил, хөдөр нэртэй нохой жил, хүч ихтэй гахаа жил гихчлэн 12 жилийн бүх амьтдыг дестраалуулан нэгэн сайн хүчирхэг чанар ааш харан шингийн бэлэгдэл болгон магтан цололсон байдаг. Huchi